Цэл залуугаараа эх орныхоо төлөө мөнхөрсөн Монгол улсын бааtruуд. Монгол улс агуу түүхтэй ороо. Монголчууд нутаг усны хан төлөө, газар шороо, ширхэг чулууны төлөө алтан амяан өгөхөөс буцахгүй эх орондоо хайртай ард түмэн билээ. Ийм ард түмний дундаас олон арван баатарлаг үйсднүүд төрөн гарч байсан бөгөөд тэдний дотор цэл залуугаараа алтан амяан өргөсөн эх орончууд цөөнгүй бий. 20 дугаар зуунаас эхлэн олгож ирсэн бүгд наримдах Монгол ард улсын баатар, Монгол улсын баатар хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн хүмүүсийн дотроос 30 хүрээгүй цэл залуугаараа эх орныхон төлөө халуун ам бүлээн цусаан зориулж тэнгэр болсон баатруудыг онцлон хүргэж байна. Чухамдаа ийм залуусынхан ачаар л цөөхөн монголчууд их гүрнүүдийн дундаас туурга тусгаар улсаан авч үлдэж чадсан юм. Өнөөгийн залуусын хар эдэс сурч боловсрох амьдралаа эхлүүлэх насан дээрээ баатарлаг гавьяа байгуулан хойч үе бидэнд тусгаар тогтносон улсыг маань эрх чөлөөтэй нь хамт үлдээсэн баатруудынхан гавьяаг мартаж үл болно. Чоймблийн шагдар сүргэн 1910-аас 1939 он Монголын ардын армийн нис хүчний дарга гэсэн. Шагдар сүргэн 1925 онд холбооны Монтёрын дамжаа, 1926 онд 16 настайдаа нис хүчний анхны дамжаанд тус суралцаж, нис хонгоцны моторчны мэргэжил эзэмшин 2 жил ажиллаад 1930-аас 1932 онд Зөвлөлт холбоот улсын Оренбург хотноо нисхийн сургуульд очин суралцаж нисгэгч болжээ. 1932 онд баруун аймагуудад гарсан хувьсгалын эсэргүү хүчийг дарах, 1933 онд Япон Манжгоогийн зэвсэгт дээрэмчид, 1934 онд баруун хязгаарын ард олныг дээрэмдэн сүйтгэж байсан хасгийн бүлэг дээрэмчдийг бут цохиход оролцжээ. 1936 оны 3 дугаар сарын сүүлчээр Японы милитаристүүд халдан довтлоход Баялдааны үргийг олон удаа амжилттай биелүүлсэн. Монголын ардын армийн нис хүчний даргын хувьд нис хүчнийг хөгжүүлэх, эх орноо дайсны халдлагаас хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан байна. Баялдааны гавьяаны улаан тугийн одонгоор 3 удаа улсын эрхэм нисгэгч цолоор шагнагджээ. Монгол улсын баатар цолоор 1965 онд нэхэн шагнасан байна. Самдан жамцын лавгад орж 1919-с 1948 Булган аймгийн сайхан суманд төрсөн, 1927-оос 1931 онд баг сургууль, 1939-с 1941 онд дотоод явдлын яамны төв сургуульд суралцсан төгссөн, 1941-с 1948 онд замын үдийн отрядын 3 дугаар заставын дарга, 1948 онд Бодончийн 6 дугаар отрядын штабын хөлийн албаны туслахаар Ахмад цолтой алба хааж байгаад 1948 оны 6 дугаар сарын 2-нд Мэргэн уулын Баялдаанд амь үрэгдсэн юм. Лавгад орж Япон Гоминдан Манжгоогийн элдэв өдөөн хадгалах зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан тагнуул туршуулуудыг илэрхүүлэн баривчилж байлаа. Түүний зарим гавьяаг дөрдвөл 1941 оны 12 дугаар сард Хилийн манаагаа шалгаж яваад дайсны тагнуул 3 этгээдтэй тулгарн ярилхэг зэрэг гарган дайрч зармийн шархдуулан баривчилсан. 1942 оны 4 дугаар сард Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа дайсны морин унлагтай 2 тагнуулыг илэрхүүлэн отож байгаад гинэт дайран нэгийг бууныхаа бөксөөр цохиж унган нөгөөг нь баривчилжээ. Удаа дараалан тагнуул баривчлан үнэтэй мэдээ олж авах бололцоо олгосон тул 1942 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Баялдааны гавьяаны медалаар шагнасан байна. 1942 онд нэг зэргийн хамт
Манаанд явж байгаад Японы морьтой 7 тагнуулыг илрүүлэн тэдэнтэй байлдан дөрвийн шархтуулан баривчилжээ. Дотоод явдлын яамны сайдаас маршал Чой болсонд Лавгад оржин удирдсан застав Японы тагнуул туршуулуудыг олон удаа ярилгээр баривчлан авч байсан хэмээн илтгэж байлаа. Удирдсан застав нь 1941-ээс 43 онд 34 тагнуул илрүүлэн баривчилсны 9-ийн өөрөө барьж 14 хэлчнэн нь одон медалаар шагнагдсан байна. 1945 оны 2 дугаар сард Дорноговын Баян-Мөнх сумын нутагт Хинти, Төв, Дорногов аймагуудын 70 гаруй мянган адуу үргэлжилсэн цасан шуурганд хөөгдөн хил давах гэж байсныг 3 өдөр шөнө тэмцэлдэн тогтоож эргүүлжээ. 1945 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор хөдөлмөрийн гавьяаны Улаантугийн одонгоор шагнуулсан байна. 1948 оны 6 дугаар сарын 2-нд нутгийн 2 ард морин дивизионы офицер Чогров нарыг буудан алаад хэлчдээс амьд хил онцлох зорилготой явсан Оспаны 22 баатар гэгчтэй мэрэгэн ууланд баатарлагаар тулдаж яваад амьургджээ. Лавгад оржид улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1949 оны тогтоолоор улсын баатар цол нэхэн хүртээж бүгд наримдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1949 оны 5 дугаар тогтоолоор улсын баатар Лавгад орж тэгшээ даваад орж нарын дурцгалд зориулан ховдын Алтай суманд хөшөө босгосон байдаг. 1970 онд Булган аймгийн төвд хөшөөг нь босгож алба хааж байсан Дорноговын отрядын үзүүр усны заставыг ардын хурлын тэргүүлэгчдийн 1973 оны 217 дугаар зарилгаар мөн хууль сахиулах их сургуулийн хэлийн албаны сургуулийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 139 дугаар зарилгаар тус тус түүний нэрмжит болгожээ. Цэндийн олзвай 1914-өөс 1941 он Ховд аймгийн Манхан сумын Харьяат Монголын ардын армийн 6 дугаар дивизийн 15 дугаар хорооны хөнгөн пулеметийн навгодч байсан бөгөөд Монгол улсын баатар цолоор 1939 оны 10 дугаар сард шагнагдсан байна. 1936 оноос цэргийн алба хааж эх орны зүүн хязгаарт Монголын ардын армийн 6 дугаар дивизийн 15 дугаар хорооны 1-р суманд хөнгөн пулеметны наводчиг байхдаа халахын голын байлдааны үед эрэлхэг зэрэг гарган дайсны ард талд олон дахин гарч амьд хил бичиг баримт зэвсгийн зүйл олзлон ангидан авчирч байлдааны даалгаврыг гарамгай биелүүлж гавьяа байгуулсан юм. Лувсан доржийн Гэлэг Баатар 1914-өөс 1939 он Хөвсгөл аймгийн Ханх сумын Харьяат Монголын ардын армийн 6 дугаар морьтой дивизийн Эх бууны дивизионы улс төрийн удирдагч агсан. Монгол улсын баатар цолоор түүнийг 1964 онд нэхэн шагнажээ. 1935-аас 1938 онд цэргийн ерөнхий сургуульд суралцж төгсөөд Дорнод хязгаарт 6 дугаар морьтой дивизийн Эх бууны дивизионы Баятрын улс төрийн удирдагчаар томилогдсон ажиллажээ. Японы дайнчдын эсрэг 1939 оны 5 дугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдыг зэрэгжүүлэн манлайлж чадамгай удирдан зохион байгуулж явсаар 28-ны өдөр дайсны их хүчийг пулеметчин 9 нөхрийн хамт аргуулхнаа тогтоом барьж эрэлхэг тулалдаж байгаад амьургджээ. Хорлоогийн дамб 1919-с 1943 он Хинти аймгийн Өмнө Дэлгэр сумын уртын хоолой хэмээх газар төрсөн Эрдэнэ цагааны отрядад цэргийн албанд очиж цэргийн эрдэмтэд суралцсан тасгийн даргаар дэвшин баг дарга болжээ. Буудлахын зэвсгийг чадамгай эзэмшин салбарын буудлахын аваргаар байнга шалгарч байсан онц буудагч юм. 1943 оны ихээр 5 дугаар отрядын Даян нуурын заставт шилжин албаа хаалаа. 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шарговын баг даваатын харуулд ахлах дөрвч намнангийн удирдлагад байлдагч Сандуйжвын Балжир, Рандлын Лувсан пүрэв нарын хамт гарчээ. Гэтэл Хилийн манаг хасгийн 100 гаруй дээрэмчид бүслэн довтолж хүчтэн цэргүй ширүүн байлдаан боллоо.
Нөхд нь дайсантай эрэлхийг зориг гарган байлдсаар амь насан алдаж тэр цор ганцаар үлдэж зүүн гараа хуг буудуулсан ч тулалдсаар байж амь үрэгдсэн байна. Энэ байлдаанд оролцсон дайсан этгээд хожим нь манай талд олзлогдсон мэдүүлэхтэй. Бид 1943 оны 7 дугаар сарын 30-нд 100 гаруй хүмүүс танай хилийн манааг баривчлах зорилгоор ирсэн боловч 3 нь дараалан алагдаж үлдсэн нь толгой өндийлэхгүй буудаж байгаад өөртөө зэвсэг хэргэлсэн. Үнэхээр баатар хүн байсан тул бид заншил ёсоор баатар болцгоё гэж цуснаас нь амссан гэж мэдүүлсэн байдаг. Дамбыг Ардын хурлын тэргүүлэгчдийн 1961 оны 270 дугаар зарилгаар бүгд наримдах Монгол ард улсын баатар цолоор нэхэн шагнаж 1973 онд Хязгарын цэргийн 40 жилийн ойг тохиолдуулан хилийн тэг 130 дугаар ангийн дугаар заставыг түүний нэрмжит болгосон юм. Төрсөн нутаг Хинти аймгийн өмнө дэлгэрт хөшөөг нь босгожээ. Мазимин Экей 1916-аас 1939 он. Баян-Өлгийн аймгийн Дэлгэн сумын Харьяат Маттын 6 дугаар морьт дивизийн сумгийн дарга дэслэгч агсан. Монгол улсын баатар цолоор 1979 онд нэхэн шагнагдсан. 1932 онд баруун Дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад оролцсон юм. Халахын голын байлдааны үед 6 дугаар морьт дивизийн сумгийн захирагч байхдаа олон удаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Ялангуяа 1939 оны 7 дугаар сарын 24-нд Гөлөгт манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумга чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахд гармгай гавья байгуулсан юм. Дулам доржийн самдан 1916-аас 1939 он. Төв аймгийн Борнуур сумын Харьяат бүгд наримдах Монгол ард улсын баатар цолоор 1973 онд нэхэн шагнагдсан. Мот буудлын дивизийн 22 дугаар мот буудлын хорионд пулеметчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулеметийн галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учраас пулеметийн гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ. Ловсон цэрэнгийн аюуш 1922-оос 1945 он. Өвөрхөн аймгийн Төгөрг сумын Харьяат Монголын ардын армийн моторчулсан дугаарангийн бригадын байлдагч агсан. Монгол улсын баатар цолоор 1945 онд нэхэн шагнагдсан. Монголын ардын армийн моторчулсан дугаарангид байлдагчаар цэргийн алба хааж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг 8 дугаар сарын 19-нд авч гол хүчнээсээ төрүүлж дайсны пулеметийн галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Баян балын тэгшээ 1926-аас 1948 он. Ховд аймгийн Чанбун сумын Харьяат 1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядад алба хаасан бөгөөд цагийн байдал нэн хурцдсан тул олон удаагийн тулгаралт байлдаанд оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаа дараалан сайн гүйцэтгэж байсан. 1948 онд ахлах дэслэгч Хаян Хярвагийн удирдлагад 9 нөхдөдтэйгэн хамт Бүдүүн Харгайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномет хүнд хөнгөн пулеметоор зэвсгэлсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг алхамч ухарлагүй эрэлхгээр тулалдан алтан амиан өргөсөн юм. Тасгийн дарга Гиван туслах наводчик даваад оржин хамт хойт өндөрлөгт хориглон дайсанд хохирол учруулсан ч газрын барта хүний олон зэвсгийн хүчний давуугаар дайсан хилчдийг бүслэн амьдаар нь барихаар дайрахт нь эцсийн гранатан теслэн хамт амь үрэгдэжээ. Түүний баруун хөл нь минометийн сум дөртөн тасарч ясны ёрдойн гарч газар зургацаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн 15-ыг харьцах 15 м газар цусан гоожуулан тулалдсан байдалтай пулеметийн сум дууссан тул бууга хатанд сав нэвдээд амь үрэгдсэн байжээ.
1949 онд бүгд найрамдах Монгол ард улсын Баатар цолоор нэхэн шагнаж засгийн газрын 1998 оны 169 дугаар тогтоолоор Хилийн Тэг 130 дугаар ангийн дугаар заставыг түүний нэрмжит болгосон юм. Магистрийн Жанчав 1923-аас 1945 он. Говьалтай аймгийн Шаргал сумын Харьяат Монголын ардын армийн автомеханикч болсон хуягт 7 дугаар бригадын холбооны тасгийн дарга ахлах төрөвч агсан. Монгол улсын Баатар цолоор 1975 онд нэхэн шагнагдсан. Монголын ардын армийн мотомеханикч болсон хуягт 7 дугаар бригадын холбооны тасгийн дарга ахлах төрөвч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож цүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэд хэдэн удаа шаргадсан боловч дайсныг устгахсаар тэргүүн анги үндэсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаан зууж холбоог залгуулсаар амь үрэгдсэн байна. Хүнэрвийн даваад орж 1926-аас 1948 он. Хөвсгөл аймгийн Бүрэн сумын Харьяат Хилийн цэргийн 6 дугаар отрядын штабын тасгийн пулеметийн наваатчиг бүгд найрамдах Монгол ард улсын Баатар цолоор 1946 онд нэхэн шагнагдсан. Ховд аймгийн нутаг дахь Хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулеметийн туслах наваатчиг байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд Бүдүүн харгаайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн Гоминдааны 150 гаруй цэрэг бүхий хүчтэй дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхийг тулалдсаар амь үрэгджээ. Бэгзийн Гяван 1926-аас 1948 он. Овс аймгийн Өлгийн сумын Харьяат Ховдын Уянчийн заставын байлдагч бүгд найрамдах Монгол ард улсын Баатар цолоор 1971 онд нэхэн шагнагдсан. Ховд аймгийн нутаг Уянчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн хасгийн дээрэмчидтэй 1948 оны 7 дугаар сард эрэлхгээр тулалдан амь үрэгдсэн юм. Дамдангийн Намнан 1922-оос 1943 он. Ховд аймгийн Зэрэг сумын Харьяат Хилийн цэргийн 5 дугаар отрядын Шарговын заставын тасгийн дарга агсан. Монгол улсын Баатар цолоор 1983 онд нэхэн шагнагдсан. Одоогийн Баян-Өлгийн аймгийн нутагт байсан Хилийн Баян нуурын заставт ахлах төрөвч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шарговын давааны аманд төрөвч Дамб, байлдагч Балжир, Лувсан пүрв нарын хамт харвалд гарч байхад нь хасгийн 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулан амь үрэгджээ.